За ингээд үзэгчтэй холбооны цомын тэмцээний эмэгтэйчүүдийн шүгэн 8 шат Юналтод Винкс оогдын тоглолтыг эхэлж байна. Тоглолтын эхний довтлогоо Авд Винкс багаас ихруулж байна. Нэг туул дамжуулалтанд таслагдахад ойрхон байлаа. Нарангоо аваа шуушидсан холын цай шидэл байсангүй өөрөө хоёр тулмжийг үүсгээд энэ тоглолтын нээлтийн оног авлаа. Нарангоо асан дамжуулалтыг өгсөн их туулын хоёр оноо. Нэг туул. За бөмбөг шилжээд Нарангоод ирсэн. Нарангоо холын шидэлд амжилттай болсон. За номын эрдэнэлбэд ороод ирчихсэн байгаа. Доор гой дамжуулалт байсан. Баасан дулмын хоёр оноо. Уран чимэг Солонго. За туршлагатай тоглогч Солонго багийнхаа эхний хоёр оног авч байгаа юм байна. Тоглож байгаа юм байна. Уран чимэг Гэрэлмаа алтай шидэхээс айхгүй нуудаад хоолын шидэлд нь оновчтой болж за заяагийн сүүлийн ингээд 3 ч дамжуулалт таслагдаад эсрэг багийн оноо олчлоо 16-14. Соёлоо бол үеийн төгсгөлийг бас маш сайн тавьсан. Үлзий хүүгийн дамжуулалтаар Алтайгийн хоолын шидэлд оновчтой. Алтайгийн сайн хамгаалт. Инэрмагийн хоёр оноо. Соёлоо үлзий хүү Алтай шиддэг зэг дээр гараад ирсэн. Хоолын шидэлд нь оновчтой. 23-16. Заяа бөмбөг тоглолтод оролцуулах юм байна. Их туул зай байсан. Аваа шуушидсан холын шидэлд амжилттай болсон. Их туулыг шидэлтнээр суллагдсан. Их туулын шидэлд угаагаад гарлаа. Нарангоо хоёр дахь боломжийг үүсгэсэн. Нарангоогийн хоолын шидэлд оновчтой болж эргээд алтууд Тоглохыг хэлээд үтсэн. Нарангой дээр аваа шуушидж байгаа юм байна. Нарангоогийн шидэлд багтаа 2 онооны тэргүүлсийг авчирлаа. Тамир за Винксийн бүгний шилжил гоё байгаад байгаа. Тамир аваа шуушидсан холын зайн шидэлд номын эрдэнэ шалдаад өгсөн заяагийн довтлогоо оновчтой явагдсан байгаа. Баасан дулам өөртөө зай гарч ирээ. Довтлогооны цаг дуусахтай зэрэгцээд Солонго Гэрэлмаа аваа шуушидсан холын зайн шидэлд амжилттай болсон. Алтай энэ тоглолтын шидэлттэй байгаа да. Хэлж дуусаагүй байхад тоглолтын шидэлттэй. Солонгын эсрэг довтлоход хэцүү. Дамжуулалтаа инх туулд гаргаад өгсөн шидэлт нь оновчтой. Нарангоо уран чимэг ямар гоё дамжуулалтыг гаргаад өгчвөө. Гэрэлмаагийн заяа заслооны араас шилжсэн холын зай шидэлд амжилттай энэ тоглолтод дамжуулалтаа олгосон. Эхний холын Алтайгийн цэслан дээр Гэрэлмаа, Инэрмаа холын шидэлд оновчтой болсон. Баг зэрэг ард ирчлээ. Гэрэлмаагийн довтлогоо оновчтой нэмээд алдаа гарцсан. Гэрэлмаа цэслан дээрээс баруун дайраад явсан. Алдаа гарсан. Нэмээд довтлогоо нь оновчтой. үлдсэн минутуудыг багийн одоо гол лидергүүгээр тоглохоор болж байна доо. Их туул. Талд уран чимэг явсан. Эргээд Алтай ямар гоё бөмбөгний шилжилт вэ? Соёлоогийн 3 оноо задлсан илүү нэг дамжуул. Соёлоо 2 дараас олж оновчтой болж байна. Ингээд номын эрдэнэ за баасан тулам сударсан холын зай шидэлд амжилттай болсон. Доор бөмбөгийг дуудсан. Соёлоогийн холын шидэлд оновчтой. Энэ бүсгүй. Уран чимэг баруун талдаа явсан. Оноогоо чавлаа. Баасан дулам дэше явсан. Баасан дулмын довтлогоо оновчтой. Нэг туул. Их туулын довтлогоо амжилттай болсон. Нэмээд алдаатай нэг шидэлтийг үүсгэн. За их туул тэгээ нэлээд өндөр ачаал авчжээ. Холын шидэлт оновчтой болсон. Номын эрдэнэ баасан тулам аваа шуушидсан холын зай шидэлд Юна Алтууд багаас нэхлээл тасгалж эхэлсэн. Солонгон дасгалжуулагчийн хувьд бол анх бүр оног явуулах вэ гэдэг маш том асуулт байна да. Холын шидэлд энэ удаа харин Тамир 10 секунд уран чимэг наан дамжуул Тамирын холын зай шидэлд хэрэгтэй үед 2 ч холын шидэлт үнэхээр сайн болж байна. Заяа хийвгүй байдал руу яваад орсон. Гэхдээ зүүн эргээд самбарцсан довтлогоо амжилттай болсон. Мойсын бас шилдэг холбогчдын нэг байсан шүү. Өөрөө бөмбөгийг аваад довтлогоо оновчтой. Алтайгийн слоныг авсан Соёлоо Алтайд маш том орон зай өгчлөө дөө. Алтайгийн холын зай шидэл амжилттай болсон. Цаана бол энэ довтлооны хугацаа дуусахад нэг 10 өрхгүй секунд үлдэх юм байна. Уянгийн довтлогоо оновчтой. Авд Винкс баг Юна Алтууд багийг 81-76-гийн харьцаатай ойцсноор
Холбооны цомын аврах шалруулах тэмцээний шөвгийн дөрөвт Улаанбаатар Амазонс багийн эсрэг тоглохоор болж байна.